За ойрын өдрүүдэд хүүднэрч нилээдгүй чангарч үүнийг дагаад автозамын нөхцөл байдалч нилээдгүй хүндрэх төлөвтэй байна. Замын альтраа агуулгын экспресс автомашин мөргөлдөж хүргэлцгээс гадна явган зорчигч нар хальтарч унан хөл гараа гэмтэх явдал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн юм. За гэмтэл согс судлалын үндэсний төвийнхэн үүнээс үүдээд ачааллаач дийлэхгүй төрж байна гэх мэдээлэлж байгаа юм. За түүнээс гадна өдөр шөнөгийн жалгалгүй зам тойрын осол аваар өдрөөс өдөрт нэмэгдэж замын цагдаагийн байгууллагын ачаалалч нэмэгдэж байгаа гэхэд болно. За манай төр засгийн зүгээс энэхүү асуудлыг хариуцсан чиг үүргүүхий байгууллага болох тогтчил үйлчлэгийн компанийн хэмнэлт даатгаад орхидог. Тэгсэн ч хөрөн мөнгөний гачаалал эдийн засгийн хямралаас үүдээд автозам дээр халтурын агуулгыг багасгах ажил төдийлөн үр дүнтэй хийж чадахгүй дүр зураг өдрөөс өдөрт ажиглагдсаар байна. За тэр чүүхэл халтурын агуулгыг арилгах зорилтын бодис элс давс зэргийг цацсан зам нь өдөр нь гисэн хайлмагдж байгаа шөндөө хөлтөж халтургаа үүсгдэг талтайгч мэрэгчлүүд онцлог хийж байгаа. За үүнээс үүдээ шөнийн цагаар хүртэл зам тойрын ославар гарах явдал энэхүү нэмэгдсээр байна. Сая бол халтургаа гэх юм юу яасангүй гол нь гэрэл дохиож өрчиж орж ирээд ийм асуудал гарчлаа. Таны хувьд бол бүсдэж хийсэн байх байгаагүй юу? Миний бие бол зүгээр машин жоохон юм болчихлоо. За тиймээс жолооч нар энэхүү нөхцөл байдалд явхад бэлэн хэсгийг ягталж, за аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа замд гарах хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Түнчлэн хот хөдөөгийн замд хөдөлгөөнд оролцохоор гарч байгаа жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, бусдын болон өөрийн эрүүл мэнд амнасыг бодож, 100-ны дугуйгаа өвлийнхөөс олж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байгаамаа. Наваар асан маань тэгээд энэ хүүтэн байна, хэлбэг хайж байна. Замын нөхцөл хүнд байна. Ер нь сүүлийн үед зам тойрын ослын хэрэг гарч нэмэгдэх хандлагатай байна уу? Нэмэгдэх хандлагатай байна. Нэмэгдэх хандлагатай байна. Улгаа ихтэй байна. Жолоочтой хэлэхэд болоостой явах хэрэгтэй байна. Олоомжтой явах хэрэгтэй, бүсээ зүгөө явах хэрэгтэй байна. Өнөөдөр ер нь та иймэрхүү зам тойрын ослын хэдэн дуудахтай вэ? Одоонд бол 7 дуудах шүү дээ. Өдөрт ойролцоогоор яг хичнээн дуудлагыг танаа хариуцж байгаа дүүрэг хэсгээр орж ирж байна. Мэдээ аваш өдөрлөл мэдээ авдаг байхгүй. Шүнч гэсээр нөхөн асуудал зөндөө гарна шүү дээ. Дандаа алхах бол ерөөсөө юу яахгүй юм л буурахгүй юм л та байна. За ер нь жолооч нар замын зорчих хэсэгт хурдаа зөв тохируулж яваагүй улмаас халтургаатай замд энэ мэт осол аваар гарах тохиолдол цөөнгүй байгааг шөнийн төлөвийн зүгээс нийт жолооч нартай анхааруулж байна.